За хүүхэд залуусын ялгаатай байдлыг ойлгох нь за эхлээд болохоор хүүхэд гэж юм бэ гэдгийг бол тодорхойлж байгаа гэсэн байгаа. Хүүхдийн эрхийн тухай хуулийн дээр 0-18 насны үеийг бол хүүхдийн нэ гэж тодорхойлсон. За нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн эрхийн орооноос гаргасан хүүхдийн эрхийн конвенц дээр бол хуулийн дагуу тэрээр 18 нас хүрсэн тооцогдоогүй бол 18 нас хүрсэн хүн бүрийг бол хүүхэд гинэ гэж бол тодорхойлсон. За тэгээ бид нэр бас хүүхэд гэдгийг бол тодорхойлж гаргаж ирсэн байгаа. За энэ дээр бол хүүхэд гэсэн өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, за өөрт хамаатай асуудал дээр оролцох, тэгээд аливаа зүйлийг суралцах ур чадвартай 0-18 насны хүн бүрийг бол хүүхэд гинэ гэж бол тодорхойлж гисэн байгаа. Энэ дээр бол яригж байгаа гурван зүйл нэг юм бол өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх. Тэгээд дээрэс нь бол өөрт хамаатай асуудал, тэр хүүхдэд ямар асуудал хамаатай байна, тэр аливаа ямар зүйл дээр оролцох боломжтой байна вэ гэдэг тэр нь бол асуусан байгаа. Тэгээд хүүхэд бол залуу хүн ч хүүхэд гэдэг утгаараа энэ зүйлийг сурч чадахгүй, энэ зүйлийг сурч чадна гэсэн зүйл байхгүйгээр бүх зүйл дээр бол суралцах боломжтой юм а гэдгийг бол болсон байгаа. За залуучууд гэж юм бэ гэдгийг бол бас залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн дээр бол 15-аас 34 насны хүн бүрийг бол залуу хүн гэж бол ерөнхийд нь гаргаж ирсэн байгаа. Хоёрдугаар зүйл дээр. За тэгвэл бид нар бас залуучууд гэдгийг бол залуу хүн бүр эрхийдэлж хариуцлага хүлээх чадвартай. За нийгэм, эдийн засаг, соёл, улс төрийн хөгжилд бол хувь нэмрээ оруулах чадвартай, өөрийн гэсэн үзэл бодол, за үнэт зүйлтэй бие даасан хүүхэн бөгөөд суралцах, ажиллах боломжоор бүрэн хангаж чадвал альва ур чадварт суралцах, туршлагажих чадвар бүхий хүн гэж үзээд байгаа. Тэгэхээр энэ улс орны хөгжил цаашдын юм дээр нэх юм бол нийгэм, эдийн засаг, за соёл, улс төр гэсэн энэ дөрвөн зүйл дээр бол залуучууд оролцох, хөгжих, за эдгээр дээр бол өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх чадвартай. За тэндээс бол өөрийнхөө өөрт хэрэгтэй чадваруудыг бас өөртөө туршлага болгох, хөндлөж авч чаддаг. За тэдгээрт бол өөрөө бас оролцох тийм чадвартай гэж бол авч үзсэн байгаа. За тэгвэл ялгаатай байдал анги танхим болон хамт олонны дунд хэрхэн илэрдэг юм бэ гэдгийг бол бид нар гарч ирсэн байгаа. Эмэгтэйчүүд ангиа цэвэрлээд үлд хүүгүүд нь бол тараа гэртээ ирэхдээ хараа гэдэг ийм бол хандлага байдаг. Ийм зүйл бол ялгаатай байдлыг бол анги танхимд бол хэвчлэн багш нарын зүгээс ч юм уу томчуудын зүгээс илүү их үүсгдэг юм тохиолдол байна. За шилдэг сурагч. За энэ бол ангийн шилдэг, энэ бол ангийн сайн хүүхэд, идэвхтэй хүүхэд гэдэг байдлаар бол ялгаатай байдлыг үүсгдэг. Хэдий өөрийнхөө илэрхийлэх чадвар суралцаагүй гэсэндээ тэнд яг өөрт хамаатай асуудал дээр оролцохыг хүсэж байгаа тэр хүүхдийг бол авч үзэхгүйгээр за энэ л идэвхтэй, энэ л манай сургуулийн, манай ангийн онц сурлагатай юм чин гэдэг ийм байдлыг бол үүсгэж гаргаж ирдэг. За хүүхд юм чин сонсох шаардлагагүй, шийдвэрээ туулгадаг. За томчууд юм ярьж чинь чи дугуйгаа хүүхд юм чин чи хэлэх шаардлагагүй гэж бол авч үздэг. Гэтэл бол гэр бүлийн асуудал дээр ч юм уу, ангийн хурал ч юм уу олон нийтийн массын донд ч юм уу хүүхдүүд бол бас өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх, өөрөө юу бодож байгаа тэрийг бол гаргах боломжтой. Тэгээд хин нэгний шийдвэрийг заавал тэр хүн хүлээж авах шаардлагагүй. Тэгэхээр одоо гэдгийг багш нь ч юм уу тим юм дээр 15 хүүхэд чинь 20 хүүхэд гэж ингээл шууд нэр заагаал одоо яв гэдэг ийм байдлыг бол тулгадаг, шийдвэрээ бол шууд тулгаж гаргадаг. За дөрөв хувцс ч юм уу аливаа хувцсыг хувцс гэхгүйгээр хүүхдэд хийх сонголт боломжийг нь бол шууд тулгаж гаргадаг байна. Би одоо хүүхэд байхдаа илүү өөр зүйлийг хүсдэг, сакс тоглохыг хүсдэг байсан бол гэр бүлийн зүгээс нь ч юм уу багшийн зүгээс нь чи математиктаа сайн юм чи математикт л яв, чамд сакс, волейбол, спорт хэрэггүй. Тэгэхээр чи хичээлийнхаа чиглэлээр сонгон дугууланд хичээлэх ёстой гэдэг ийм сонголтгүй зүйлүүдийг бол сонголтуудыг нь бол хүлээж авахгүйгээр өөрсдөө сонголтуудыг томчуудын зүгээс илүү их тулгадаг гэж авч үзсэн байна. За тэгээд хүүхэд залуус бол Монголын ирээдүй. Тийм болохоор бол асуудлуудыг нь бол хойш тавьдаг. За залуучууд хүүхдүүд Монголын ирээдүй. Тэгэхээр ирээдүгөө сайхан бүтээн гэж бол ярьдаг. Гэтэл ирээдүгөө бүтээхийн тулд бид нэр одооноос оролцох хэрэгтэй байдаг тийм. Одооноос өөрсдөө илэрхийлдэг байх хэрэгтэй. За тэгээд өндөр наам, туранхай, тарган, цус, царай тэгээд амьдралын төвшнгөөр нь бол ялгаж үздэг. Хувц өмсөж байгаа хувцнаас нь ч юм уу эсвэл бол ажлын залуучуудын дунд хөвчлэн тийм. Ажил дээрээ өмсөж ирж байгаа хувцс ч юм уу тиймэрхүү байдлаас нь за тэгээд өөрийнх нь гадаад төрөх байдлаас нь бол ялгуурлан гадуурх ялгаатай байдал үүсгэж байгаа байдал нь бол байдаг. За тэгээд туршлагатай болон туршлагагүй байдал нь бол боломжийг нь бол их бага хуваарлдаг. За энэ залуу багш дөнгөж ажилд орж ирж байгаа юм чин
арай чадваргүй ч юм уу тий хойш тавих байдал бол байдаг. За тэгээд ажлын талбар дээр залуучууд нь илүү их хөвчлэн кофе зөөх ч юм уу эсвэл бол юу гэдэг цэвэрлэгээ хийх ч юм уу иймэрхүү байдлаар илүү залуучуудыг туршлахгүй байдлаар нь бол гарч ирдэг. Гэтэл бол юу гэдгийг илүү туршлагагүй байхад тусам нь илүү их ажил даалгаж өгөх, тэрэн дээр нь илүү их туршлага хөрөнгөлүүлэх тал дээр нь илүү зөвлөх, илүү хийлгэх нь бол чухал юм аа гэдгийг бол асуумаа. Тэгээд үг дуугүй захирагдах ёстой гэж бол үздэг. Чи хүүхэд учраас, чи залуу хүн учраас энэ дээр заавал надад хариу хэлэх шаардлагагүй. Миний хийснийг л чи хийх ёстой. За ялгаатай байдал анги танхимд болон хамт олонны дунд одоо илэрч бий болсноор ялгуурлан гадуурхалтын гадуурхалтанд ямар асуудлууд үүсдэг вэ гэдгийг хасан байгаа. За эхлээд бол гендерийн хувьд бол асуудал үүсч эхэлдэг. Ер нь бол гендер, нас, туршлага, за тэгээд зүс царай, бие бэлдар гэсэн. Тэгээд нийгмийн гарал үүсэл зэрэг нь бол ажлын байранд болон анги танхим те нийгмийн найз нөхдийн хүрээл дунд нь бол санаатай болон санамсаргүй үйлдэлүүд бол гарч эхэлдэг. За дээр хэлсэнчлээ одоо юу гэдгийг те зүс царай гадаад байдлаар гэхээр одоо юу гэдгийг одоо би гадаад байдлаараа илүү эмгтээлэг ч юм уу эрэгтэйлэг шинжээрээ өөр байлаа гэдэг дээрээ ялгуурлан гадуурхалтынх нь одоо асуудлууд үүсэх ч юм уу. За илүү царай муутай ч юм уу царайлаг байснараа бас ялгуурлан гадуурхалтын нэг хэлбэр үүсэх. Энэ царай муутай юм чинь одоо цаашаага энэ царайлаг юм чинь бид нартэй зөв явах ч юм уу гэдэг байдлаар залуучуудын дунд за тэгээд анги танхимд бол би бэлдрийн хувьд за энэ нэг сул дороо доожоогүй юм чинь энэ одоо юу хийж чаддгийг энэ нэг жоохон хөгжилтэй сайн том биетэй гэдэг байдлаар нь бас багш нарын зүгээс хүүхдүүдийг ялгах харьцах тийм тохиолдлууд бас гарч ирж. За тэгээд нийгмийн оролцоо итгэх санаачлага буурдаг. Ялгуурлан гадуурхалт одоо чи тэр илүү чи дутуу гэсэн байдлаас нь болоод өөрийнхөө одоо илэрхийлэх гээд байгаа тэр зүйл дээрээ оролцохыг хүсэж байгаа зүйлүүд дээр бол оролцож чадахгүй тийм байдлууд бол үүсч эхэлдэг байгаа. Тэгээд нийгэмдээ гаргаж байгаа тэр санаачлага итгэх нь бол багасж эхэлдэг. Хүнд бол энэ сөрөг хандлага тогтож бий болсноосоо болоод өөртөө төлөвшүүлэх юм бол одоо яг тэр төлөвсөн хандлага бол бусдад гаргаж эхэлдэг. Ингэснээр эргээд нөгөө нийгэмдээ бусдыгаа ялгуурлан гадуурхах, тэгш бус байдал гаргах те энэ ялгаатай шүү, тэр ялгаатай шүү гэдэг байдлыг илүү их бол гаргаж эхэлдэг. За тэгэхээр энэ бүх байдлуудыг одоо юу гэдгийг тодорхой хэмжээгээр асуудлуудын зарим нэг асуудлыг шийдвэрлэхийн тулд бол бас юм зөвлөмжийг илүү томчуудад те багш нарт ч юм уу илүү нэг эцэгчүүдэд илүү их чиглүүлж гаргаж ирэх гэсэн ба. Тэгээд хүүхэд бүр бол нас сэтгэх үе. За бие бэлдрийн хувьд бол өөр ингэсэн тусгай онцлогтой гэж онцлогтой. Гэтэл бага насны хүүхэдтэй харилцаж байгаа харилцаа. За тэгээд дунд ангид сурж байгаа сурагчид, ахлах ангид сурж байгаа сурагчидтай, оюутан ч юм уу те эдгэртэй харилцаж байгаа харилцаанд багшийн хувьд бол нэг ижил төвчөнд харьцах гад байдаг. Дунд ангийн хүүхэдтэй ямар арга барилаар явж исэн, ахлах ангийн хүүхэдтэй яг тэр арга барилаараа хичээл заах гэдэг. Гэтэл насны хувьд болон сэтгэхүйн хувьд тэд нар бүгд өөр байгаа учраас яг тэр байдлыг нь харгалзуулж үзээд өөрийнхөө хичээл зааж байгаа тэр арга барил чадвартай бас яг энэ байдлыг бий болгох хэрэгтэй гэж болж энэ авч үзэх хэрэгтэй. За тэгээд хүүхэд хөгжих ээлтэй боломжийг анги танхим бий болгох хэрэгтэй. Зөвхөн одоо сургуульд байгаа нэг илүү анги ч юм уу хоёр илүү ангиар тэр хүүхдийн хөгжих одоо юу гэдгийг цаашаага илүү өндөр амжилтанд хүрэх боломжийг нь бол хязгаарлах нь бол буруу юм аа. Тэгэхээр сургуулийн зүгээс ч юм уу те багш нарын зүгээс боломжтой бүхэл талаас нь хүүхдийн хөгжих за тэгээд ээлтэй тэнд суралцах боломжтой бүх нөхцлүүдийг нь бол бүрдүүлэх хэрэгтэй. Тэгээд эвлэлд нэгдэх сонирхол болон үзэл бодлороо нэгдэх боломжийг нь олгох. За энэ дээр их юм бол сургуулийн хэмжээнд ч юм уу те өөрийнхөө хүсэж байгаа анги танхим дотроо бүлэг дундаа ч юм уу сургуулийнхаа хэмжээнд өөрийнхөө хүсэж байгаа тэр бүх зүйлээрээ эвлэлд нэгдэж за тэргүүрээ үзэл бодлоо илэрхийлээд за магадгүй цаашлаа залуу хүн болоо явах та тэргүүрээ төрийн ус байгууллага болоод явах тэр бүхэл зүйлд нь бол дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Тэгээд багш нараас бас арга зүйн ч юм уу те яг энэ ялгаатай байдал гэдгийг багш нар бас өөрсдөө илүү сайн ойлгож ухаж ойлгоход яг энэ байдлаараа яг энэ бүлгүүд лөө бас чиглэсэн дэмжлэгүүдийг үзүүлэх нь бол зөв юм аа гэж болж байна. За хүүхэд залуучууд хүссэн хүсэлтэд мэрэгжлийн тусламж арга зүйн дэмжлэг үзүүлэх хэрэгтэй тийм. Түрүүний хэлж байгаатай яг адилхан ер нь бол ойролцоогоор залуучуудын хувьд ч тэр ахлах ангийн ч юм уу дунд ангийн сурагчдын хувьд гэх юм бол өөрсдийн эвлэлд нэгж байгаа клуб төрийн бас байгууллага тэр бүх зүйлүүд дээр нь багш нар
арга зүйн дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Илүү багш нар өөрсдөө те яг тэр тухайн асуудал одоо жишээлбэл ялгаатай байдал гэдэг байгаа. Ялгуурлан гадуурхалт, хүний эрх ч юм уу хүүхдийн эрх энэ байдлаараа ардчилсан нийгэм энэ бүхэл зүйлүүдээр багш нар эхлээд өөрсдөө мэрэгчсэн байх хэрэгтэй. Тэгээд эргээд энийг хүүхэд залуучууд руугаа арга зүйн дэмжлэг болон үзүүлэх нь бол үзүүлэх хэрэгтэй юм аа гэж бол үзээд байгаа. За тэгээд хүүхэд бүр өөрийгөө илэрхийлэх боломжийг нь олгох, ээлтэй орчин бүрдүүлэх хэрэгтэй. За энэ дээр бол юу гэдгийг би өөрийнхөө үзэл бодлыг ч юм уу эсвэл 10 жилийн хүүхэд ч юм уу оюутан болоод нэг ямар нэгэн залуу хүн өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх тэр боломжийг нь бүрдүүлээд тэр хүний бас яг үзэл бодлыг нь сонсох ер нь бол хэрэгтэй гэдгийг бол гаргаж ирээд байгаа. Тэгээд энэ зөвлөмжийг хүргээд тэгээд миний яг танилцуулах хэсэг манаас дуусч чинь тэгээд анхаарал тавьсанд баярлалаа.